За би Арангаа аймагт 8 дугаар анги төгсөөд Зөв Толгойд улсын одоогийн Бишкек хот тэр үеийн Пүрэнсэд эмэгтэй гадуур хувцас оёдол эсвэл дизайнерын бүрэн тим мэргэжлэр төгсөж байгаа. Тэр үед 16 настай байсан. Сургууль төгсөн цагаас хойш ерөөсөө нийтдээ Арангаа аймгийн хавшлагын Улаанбаатар хотын 5 дугаар оруулан хувцасгаалгад ажиллаад дараа нь Дархан уул аймагт ирээд үндсэндээ 47 жилийн одоо энэ хөнгө аж үйлдвэрийн салбарт тасралтгүй ажиллаж байна. Өнөөдөр хүртэл. Дархан сав компаниг болохоор би 2001 онд үүсгэн байгуулад одоо 25 жил болж байна. Арьсан бүтээгдэхүүнээ манайх нэг сургууль Солонгос арьсаар хийдэг байсан. 10 гаруй жил. Одоо харин сүүлийн 10 гаруй жил нь болохоор дандаа дотоод үйлдвэрийг арьс одоо манайхан ч айгүй сайн боловсруулдаг болсон. Гол түүхийдх яг 90% ингээд дотоодын зах зээлээс хангаж байгаа. Сүүлийн үед манайх одоо энэ Япон торготой хосолсон одоо загваруудыг гаргаж байгаа. Энэ одоо манайхан одоо иргэд үндэсний үйлдвэрлэлээ бас их дэмждэг болсон. Үндэсний одоо ийм загвартай хувцсуудыг бас их сонирхдаг болсон. Энэ тэндээс ирсэн Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс бол одоо ямар гоё дэлгүүр вэ? Ийм гоё арьсны дэлгүүр байдаг юм уу гэж ингэж айгүй сэтгэл багтан орж ирж даавал хийгээд гардаг. Манайс ч ерөөсөө гол үйлдвэрлэлийн түүхийд нь хонь ямаа, үхрийн арьс байгаа. Бууралголоос ямааны арьс авж гин, Булгараас үхрийн арьс авж гин. Цаашид манад үхэр хонь ямааны арьс бол эрэлт хэрэгцээ нэлээх байгаа. Энэ одоо бууралголын арьс, гадны арьс нь доторхон дархан хийгээд авсан дотор энэ одоо ингээд биднээс яриад байгаа юм зах мэдчихэж. Арьс ширний үйлдвэрүүдээс одоо яг ингээд хувцсны арьс хийж байгаа газрууд бол маш цөөхөн байгаа. Цаашид ингээд бүгдөө хувцсны арьс их юм бол эрэлт хэрэгцээ байгаад байна. Тэр тавч одоо 143 дугаар ангитай гэрээ хийгээд байлдаг. Бусад жижигхэн өөц энэ ашиглах юмнуудаа болохоор хөдөлгөөн бэрхшээлтэй хүмүүс ажилладаг. Яг одоогийн байдлаар 18 хүн ажилладаг. Жилд гэвэл бид нэр 3000 ширхэг үйлдвэрлэхийн хүчин чадалтай ажиллаж байгаа. Зах зээлийн хувьд бол ер нь бол ингээд эрэлт ихтэй залуучууд ингээд маш их сонирхдог. Гадаад зах зээл дээр гэвэл манай бараа бүтээгдэхүүнийг ер нь бол Оросууд ингээд маш их сонирхдог. Одоо ингээд ерөөсөн нэн тэргүүний зорилго маань ингээд өөрсдийн гэсэн үйлдвэрийн байртай болох зорилготой байна. Тэгээд бараа бүтээгдэхүүнээ гадны зах зээлд гаргаж борлуулах юм зорилготой. Түүний тулд ингээд түүхэд материал маань ч гэсэн ингээд маш чанаржих ингээд бас шаардлагатай байгаа. Бидний хувьд бол ингээд бас загвар юуг бол бүхэл төрлөөр ер нь бол хийж байгаа.